Сайн байцгаана уу итгэлийн ахын дүүсээ. Та бүхэндээ эзний өдрийн мэндийг хүргэе. Амьд үгийн мэдээ эхэлж байна. Ямагт сүнсээр залбирч хүсэлт гуйлтаа өргөж бай. Үүний тулд Бурхны бүх тусгаар ариун хүмүүсийн төлөөх залбиралдаа тууштай, сонор соргог бай. Намайг амаа найхэд үг бэлэн байж сайн мэдээний нууцыг зөрөгтэй тунхаглахын минь төлөө залбираарай. Залбирал бол Христийн дагалдагч бидний амьдралын нэн чухал хэсэг билээ. Өөрийн амьдралд хандсан Бурхны хүсэл төлөвлөгөөг эрэлхийлж, улс үндэстнийхээ сэргэлт шинжилтийн төлөө, хайртай дотны хүмүүсийнхээ төлөө, Бурхны хаанчлал бидний дунд хил хязгаараа тэлхийн төлөө хамтдаа зуучлан залбирцгаая. Итгэлийн хайхан дүүс та бүхэн минь анхаарлаа хандуулна уу? Чуулганы маань их заалны засварын ажилтай холбогдуулан эх 7 хоногийн баярын цуглаан маань 8 дугаар сарын 2-ны ням гарагт 11 цагаас Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд нэг удаа зохион байгуулагдах гэж байна. Та бүхнийгээ хүрэлцэн ирж Бурхан эзэндээ хүндэтгэл магтаалыг өргөх энэхүү гайхалтай цагт нэгдэхийг уриалж байна. Зүүн хонтой нэгэн хончин байжээ. Ногоон бэлчээрт хондоо харан аз жаргалтай амьдрна. Гэнэт нэг жижиг хон сүргээсээ төөрхөн дээрээ. Хончин хоноо тоолж үзээд нэг хон дутуу байгааг мэдээд гайхан сандрав. 99 хоноо уулан орхиж төөрсөн ганц хоноо хайхаар уул толгод руу яаран явлаа. Хөөрхий хон маш их айж байлаа. Хончин нэрийг нь дуудаж хадасганы дундуур уул толгод дээгүр хайжуулах бүхий л газраар хайсаар. Эцэст нь хоноо олсондоо төөрөөгүй 99 хонноос илүү ихээр түүнд баярлаж баяртайгаар хоноо мөрөн дээр өргөн тэрч. Хонч эзнийхээ гар дээр аюулгүйгээ мэдрэн хамтдаа хонин сүрэг дээр ирж алдагдсан хоноо олсондоо маш их баярлаж баяраа тэмдэглэлээ. Хэрв та манай цуглаанд анх удаа хүрэлцэн ирсэн бол цуглаан дууссаны дараа 1-р игнэнд хүрэлцэн ирж суугаарай. Би танд чуулганыхаа сургалтыг товч танилцуулах болно. Амьд үгийн мэдээтэй хамт байсанд баярлалаа. Эх 7 хоногийн мэдээгээрээ уулзцаая.